За өнөөдөр буюу 2026 оны 2 сарын 6 за 7-ны өдрүүдэд Баянөндөр сумын хэмжээнд бүртгэлтэй нийтдээ 1030 өрхөд одоо өрсөлдөлийн нөөцийг олох ажил маань эхлээд явагдаж байна. За энэ хүрээндээ за бид малчин мал бүхий иргэдийг бас хамтд нь энэ өрсөлдөлийн нөөц одоо олох ийм стратегийн сумын онцгой комиссийн захирамж гарсан. За үүний хүрээнд бол ажлууд бол үргэлжлээд явагдаж байна. Баян Овоот багийн хөтлийн 33-26 тоот орсон суудаг Адиа гэж хүн байна. Энэ намрын өвс төжлийн байдлаас жоохон ховордуу үнэтэй байсан. Тэгээд өвс төжлийн тааруухан базаасан байсан үед ингэж малчин өрхөдөө тусалж байгаа нь цаг үе олсон их чухал ажил байна. Аймаг засаг дарганы тамгын газарт Баянөндөр сумын засгийн тамгын газарт маш их баярлж байна. Малчин бид нартай ингээд өвс төжлийн тусламж үзүүлж байгаад сэтгэл өндрөөр баярлалаа.